За игүүнээр ангилсан хогоо аваач чөхөр хамтдаа явж байна. Талыг нь арталтаа өрцөн. Талыг нь орталтаа тогтсон л явчихна. Энэ айн зам ингээд их төвхтэй. Дуун зөрс эсэг байхгүй учраас. За өнөөдөр ингээд их дэлхийгээ хайрлах өдрийн хүрээнд голын эргийг бас цэвэрлж байгаа. Бид нарын хувьд бол жишээ нь ийм цэвэрлэгээ энтерт хамрагдахгүй байхыг хичээдэг. Яагаад гэвэл иргэн бүр өөртөө хариуцлагатай байж хог аялах хаяхгүй байх хэрэгтэй болохоос шинийг нь хин цэвэрлэнэ гэд хүлээгээд хаяад иж болохгүй. Яг энэ үднээсээ яхав тэгээд ил задгаа энэ хавийн байгууллагуудын хог энтер хийсэд гол руугаа ордог байхад хэрвээ тэгдэг бол тухайн байгууллага нь тухайн газар нь өөртөө хариуцаад цэвэрлэх хэрэгтэй гэж боддог. Тэр дугуун замаар ийм урттай нөхдүүд яваад байгаа юм жоох эрсдэлтэй шүү. Ингээд аюулгүй зам дээр гараад ирэхээр болохоор яарч хөрөөд бичлэг энтер хийгээд явах боломжтой. Эйгүүнийгээ байн харж хандаад ахгүй тэрнээс шиг зам гарц тохоо явгууны замаар явах үед ямар ч эрсдэл гарч магадгүй байдаг болохоор ойлгох. Хүүгээл анхаарч бичлэг энтер хийхгүй явахыг зэрдэг. За ингээд хараа явган замаараа явахгүй дугуун зам руу хүмүүс ороод явчихаар дугуйтай яг хурдтай явах жоохон төвхтэй. Нэг уу яасан замаасаа гараасан уу? За хоёлаа нэгийг нэгээр л явна шүү. За яа. Өөрсдийнхээ нэгнээр л. Энэ зам гоё те. Нүү туртай те. Аа. Миний явж байгаа эсвэл магашаа явах чиний явж байгаа эсвэл хэшаа явах. Харин дээж нь бороо зам руу арцсан явж чиний бичлэгийг хийх гээд энэ хараа ягууны явж байгаа тал нь зөв тал, миний тал нь буруу. Яг зөв миний хөө онц ярьлаа. За хоёлаа одоо цуврыг чи урталт гар. За би урталтай. За тэгвэл чи урталт гараад ир. Яг энийг бас багаас нь ойлгуулж мэдрүүлээд сурахчвал их зүгээр. Одоо бити голоор нь явуурдаас чинь хүн ирж байна. Өөрхөн игнэгээр яв хайраа. Яг ингээд өөрсдийнхээ игнэгээр яваа сурчих хэрэгтэй байгаа. Яагаад гэвэл Монгол улс чинь баруун гарын дүрмтэй. Тэгээд хэрвээ явган явж исэн ч гэсэн замаар зөрхөөр болвол хүмүүс баруун гар талаа бариад зөрж гарах юм бол хоорондоо ямар ч зөрчил үүсэхгүйгээр зөрөө явчих боломжтой. Манай игүүн ингэж гараа тавьж бас явж сурсан шин. Зам чөлөөтэй байвал мэдээж ингэж шилжээд игнээ шилжээд хүмүүстэй зөрж бас болж байгаа. Хог цэвэрлэх ажил өдөр хийгдсэн. Одоо энэ хог нь ачигтаад 18 цаг гэхэд хамгийн сүүлч хэсэг нь ачигтаад дуусгах гэсэн. Тэгэхээр сайн дураараа ирээд бас цэвэрлэх боломжтой. Гэхдээ одоо жишээнд би яг ийм өдрийг тохиолдуулахгүйгээр зүгээр голын эргийг цэвэрлэх гэх юм бол маш их хог голоос үүрээд тэгээд аваачаад хаях газар нас бүлэн биш. Монголд аягүй олон дахин боловсруулах үйлдвэрүүд ашиглалтанд ороод эрхлэлцэн заавцсан мөртлөө тэд нар маань дахиураа цуглуулж чадахгүй хүмүүс дахиураа ангилдгүй болохоор ерөөхдөө үйл ажиллагаа нь таагдаа сая хөлөөрөөний үед нэлээд ажиллагаанд тоглолцсон. Яг буцаас сэргээхгээ ядаж ажиллаж байгаа юм билээ. Тэд нарын ажилд нэмэр болох үднэс энэ одоо бид нар бол дахиураасаа 100 төгрөг 200 төгрөг олоод тэрүүгээрээ ашиг болгоод юм хийнэ гэсэн ойлголт юу н баг байхгүй учраас зүгээр л нийгмийн хариуцлагынхаа хүрээнд л хийж байгаа. Тэг яг бүх гэлгарууднуудаа угаагаад хатаагаад тэгээд хямгадаад хадгалаад гэдэг жоохон төвхтэй. Гэхдээ яг энийг дагаад яадаг вэ гэхээр хэрэглээгээ илүү ухаалаг болгох тий хэрэглээний сонголтоо илүү ханавчтай байгаль дээлтэй болгох тийм сонголтууд хийж эхэлт юм байна. Жишээ нь өнгөрсөн удаагийн давхрах явуулын станц болж хахад намар болж исэн. Тэгээд тэр нь би хамгийн сүүлд болсон тэр хүргэж өгт нөгөө авдаггүй юуг авдаггүй гэдгийг мэддэг болсон. Тэгээд авахгүй зүйлс гарахгүй тулд айлхах тийм сав баглаа бодолтой юм авахаа багсгсан. Өдрийн дагаараар гүцгээ дугуйтай өнөдөр ангисаа гаарч чөхөр хогоочсон явж байна.
хагасын нүүрсэн хүнд жоохон хүнд ингээ харах шилнүүдийг нүүрсэн байгаа. Орсын энэ удаагийн давхар авах аюун цэг нь бүр 21-р хороолт юм байна. Жоохон хол болж таарлаа. Гэтэ би яг заавал ажиллахгүй гэдэг ярьж байна. Энэ замуудтай аюун цаана. За энэ бол манай гэрээс үндсэндээ нэг 2 сарын дотор цуглаад гарч байгаа хог хаягдлууд. Гэхдээ нөгөө хүнсний зөөлөн нөгөө нэлцгай хогнуудыг болохоор 7 хоногт нэг удаа нэг торыг гаргаж хайсан. Одоо энэ 7 хоногт цугласан байгаа нэг иймэрхүү юмчтай болсон байна. 7 хоног зарим үед 10 хоногор цуглуулад гэхдээ муухай өнөр орчих гэдэг болохоор гаргаа хичдэг. Тэгээд би бас нэг арга болоод байгаа юм нөгөө өндөгний юм сеткэн дээр ногооны хог хаягдлуудаа хатаач тавьж хагаад хаяад энэ 7 хоногт юм баг болгосон байгаа. Уг нь уут дүүрэн гартыг тэгсэн чинь ингээд айгу баг хэмжээ айгу багасчтэй. Хогнуудаа цуглуулаад яа энэ дотроос хог шүртгэхээр гардаг жижиг цаасны тасраа манайх нөгөө жоохон хөвгттэй болохоор айгу их цаасны хаягдал гарна энаараа. Одоо ингээд өнгийн цааснаас ажиллаад тавлал би анзаалгандаа ингээ баримтууд байна. Энэ бол цаасны хаягдлууд. Өнөөдөр би нэг нөгөө давхар авах цэг дээр авчиж юмнууд хайхсан чинь цаас авахгүй. Энэ болохоор манай бүтэн жилийн туршид за баг хагас жилийн туршид юм уу гарсан ном дэвтэр гэлэлт янз бүрийн хаягдлууд байна. Нарыг болохоор би ихэнхдээ цэслэн дээр авчиж гал асаахад хэрэгэлчтэй. Ингээд нийт байгаа бүх хогнуудаас тушааж өгөх боломжтой нь болохоор энэ хаарууд дөрөв хувцрын хаягдал байна. Нэлээ авах хэмжээ ихтэй боловч маш хөнгөө. Тэгээ энэ болохоор зөөлөн гэл гаруутнуудыг би ингээд нэг гэл гаруутанд цуглуулад хатуу гэл гаруутнуудыг ингээд нэг гэл гаруутанд цуглуулаа. Ингээд бид нар болохоор авах хог энэ болохоор шилнүүд байна. Төрлийн шилийг авч байгаа гэсэн болохоор манай хот варан айгу хэрэгжилж байгаа. Дотооддоо үйлдвэрлэсэн вараныг хэрэглүүл бас нөгөө тээврийн зардал мартлаас гадна дамжлагтайгаар ирэхгүйгээр шууд хурж ирдэг учраас варануудыг дотоодоос авч ихэнхдээ хэрэглэж байгаа. Энэ дотор байгаа юмнуудыг харж байна. Энэ талхны амсар боогч. Энэ амсар боогчийг болохоор яг хаашаа хаяхаа сайн мэдгүй байгаа учраас зүгээр цуглуулсан ба. Энэ бол ердөө л нэг сарынх би өнгөрсөн сарынхыг болохоор хаашаа өхөө мэдгүй цуглуулж байгаа. Тий хогон дундаа гэж гаргаад хайсан л та. Гэтэ энэ бүхэн бүгд ингээ байгальд бодлогддог гэхээр жоох хэцүү санагдаад нэг ямар гарц гаргалгаа энэ очиж асууя гэж одоо өнөөдөр тэр хогны өдөрлөг дээр нь очих гээд аваа явах гэж байгаа. Тэгээ дээрэс нь энэ зөвхөн ийм уутнаас гадна тэр дотор байгаа нэг гялгар байгааз тэр гялгараар бас байна. Тэгээ бас энэ дотор би зүүнний хаягдлууд хийсэн ба. Бас заримдаа юм ойх туртай тийм юм ойжсэн хатуу юм байсан чинь зүгээ хит удаа хугалсан. Тэгээ зүгээ хог руу ичхээр нөгөө хог түүдэг хүмүүс маань өөрхий хог түүдэгний хог ингээл зачиж явдаг хүмүүс маань нүцгэн гараараа эд нарыг ингээ бариад тачдаг учраас гар мар руугаа зүгээр хатгуулад бохор оруулаа айгу аюултай гэж боддог. Зүүнний хаягдлыг хаяхгүй хадгалаад бараг жил болсон нэг 10-аад ширхэг зүүнний ухрах байгаа ах шүү. За энэ бол тэр нөгөө айхтар хүнд өвчнийг тусаад идэхийн тулд манай гэр бүлийнхний уусан юм витамин хаягдал нарыг одоо яаж хэрэглэх юм бэ? Миний бас нүд өвдсөн энэ нүдний тос нь хэрэглээд илүү гарсны сарын дараа хаяараа гэсэн учраас ингээ хог болж байгаа гэсэн. Тэгээ энэ бас цаасан утнууд нь эднараас юу авахгүй хогонд авдаггүй гэсэн би тэгэж сонссон. Зөвхөн юм бор хайрцагнуудыг л авдаг гэсэн. Тэгэхээр энэ цааснуудыг бас хаашаа хаяхаа мэдгүй. Энэ тэгээд бүхэлдээ Монгол Улсын газрын хөрсөнд булагддаг юм бол энэ бүр айгүй амар зүйл болох гээд байна л та. Тэгээд нэг цогцоолох газар байд юм. Эсвэл одоо эмийн хог хаягдлыг болохоор тусгай зуухан шатаадаг гэсэн. Тийшээ нь очиж өгөх хэрэгтэй юу гэдэг. Гайхаал чинь. За өнөөдрийн тэр хог давхар авах юм дээр хайруулын тавг авсан манах өчигдөрхөн би хайруулын тавгийнхаа тагийг хагалсан. Тийм нас айгу хуучирсан учраас авах боломж олдож байгаа дэр нь авч төгчөөдөө гэж бодоод авахгүй байх хогнууд гээд ялгцсан байгаа хогнууд маань болохоор гээд айгу олон янзын хог байна. Энэ одоо жишээ нь гурилны ут энэ болохоор ийм гялгар ут цаас энтрийг олдсон болохоор баг авахгүй байх гэж бодож байна. Өнөөдөр тэгтээ очиж асууна.
Тэгээ хуурай огнуудаа ерөнхийд нь бүгдийн л ангилж байгаа. Тийм сурталчилгааны юмнууд хаалган дээр сая их наацсан байдаг. Эднэр гээд бас л хаашаа аягдах нь мэддэггүй. Хог аягдлт ялгахдахгүй, ангилахдахгүй. За энэ манай хүмүүсийн тоглоод скотчтай айцсан юм цааснууд эднэр бас ингээд Монгол улсын газрын өрсөнд болгох нэ. Тийм болохоор сүүлийн үед хүмүүс айл болох юм бахтай юу болохыг л хичээж байна. За энэ бас сурталчилгааны юм шохоотой цааснууд ингээд гад гудамжаар явж хахад хүмүүс гарт татгуулчдаг. Тэгээ аваад ороод ирдэг. Энэ бас нэг юм бий угаагч энэ яг хунсар хаа гэж одоо хунсраг аягдал руу аваа явах гэхээр бас авчид таях газар алдахгүй болов гэд энд үлдээж байна. Тэгээд бас энэ нэг юм шахдаг томат энэ хүмүүн цагаан юм шиг байгаа бол нь савна. Гэхдээ энэ дотроо энэ аягдлыг яаж цэвэрлэхээ мэдгүй би энийг авсандаа жоохон харамсаад ерөнхийдөө одоо дэлгүүрээс сонголт ихтэй айл болохгүй дахин боловсруулах бүтээгдэхүүн шууд дэлгүүрт биш аягдал авах газарт хүчиж болдог бүтээгдэхүүн сонгох гэж байна. Энэ скотчны аягдлыг ийшээ цаастаа хадгалж болно. Гэхдээ энэ удаагийн давхар авах юмд бас энэ цаасны аягдлыг авахгүй гэсэн. За ингээд дахин боловсрох нь ийм хэмжээтэй байхад дахин боловсрогдохгүй зүгээр ангилагдаад хаягдах хог нь ийм хэмжээтэй байна гэж бодохоор ерөнхийдөө бид нарын авж байгаа бүтээгдэхүүнүүдийн сав баглаа бодолд айгүй их хэрэггүй зүйл ирдэг юм байна гэсэн дүгнэлтэнд л хүрээд хаягдал шууд хаягдал болдог шууд байгаад. За энэ бол манай нойлын цааснууд. Нойлын цаас бол тэр чигтээ хог болж хаягдах байх. Дээр цаасан авах байх гэж бодоод энийг бол ангилдаггүй. Тэгээд нойлын цаас бас багасгах гэж оролцсон чинь яг яаж багасгахаа сайн ойлгохгүй байна. Энэ тал дээр мэддэг хүмүүсээ үл зөвлөгөө өгөөрэй. Тэгээд бас маскны аягдал бүр манахаас нэг удаа бөөнөрөө гараад орж ирэхэд 5 маск гардаг. Тэгээд энийг бас 5 маскаар шийдэх гэхээр бас саяхан хүмүүс идэгсэн учраас халдвар эрсдэл өндөр байгаа үед өөрөөр яаж хамгаалж болох вэ гэл эргэлзээл энэ цаасны нойлын цаасны хаягдал дунд нойлын цаас нь 7 хоногт гарч байгаа юм л байна. Авар хэмжээгээр их боловч маш хөнгөн. Тэгээд ихэнх нь за ер нь 50% та нойлын цаас болон амны хаалтны хаягдал гарч ийн. Тэгэхээр энийг яаж багасгах вэ гэдэг нэг асуудал ахаад яригдана. Ахаад бас дээрс нь энэ ногоо авсан чинь ногооны ут жимс ногоог шууд арнахаар ийм ут гарч ирдэг. Тэгээ бас энэ нөгөө төмс авсан төмсний шуудаа байна. Энэ гурилны ут байна. Тэгээд энэ будааны ут байна. Ингээд энэ мэтчлэн эд нарыг яг хаашаа өгөх вэ би бас сайн мэдгүй байгаа. Өнөөдөр очиж тодруулж ирнэ. Хэсгэлсэн утнуудаа дахиж угаагаад тэгээ хог руу хийчдэг байгаа. Махшуул хийхээр ихэнхдээ нэлцаагаад муухай олчингот хүмүүс залхуураа ичдэг бол би бүгдийг нь одоо угааж сурж байгаа. Ерхийдөө залхалгүйгээр угаана гэсэн. За юу дахин ашиглаж болох үү? Нэг таван тэгээд болцсон. байна. Дээрс нь бас нэг аюултай тооц үздэг хог аягдал бол батраа. Манайхаас одоо энэ жил хагасын хугацаанд гарсан батраа би бол гаргаж хийлгүүгээр аль хэрэг цуглаж яхаа цуглах нь ер нь юу болцсон байгааг хараад хуруун зайн бүгдийн тоглоомд их шаардлагатай удирдлагынууд их шаардлагатай болдог хуруун зайнууд гар утасны батраа гар утас хүмүүсийн бас л гар утаснууд хэвтрэл батрагийн салхих шаардлагатай болоод байсан. За энэ жижиг батраанууд бол надад нэг зайшгүй эрэхтэй болт юм аа. Би сард 4 ширхэг юм жижиг батраа биш 4 биш 7 ширхэг юм жижиг батраа зайшгүй хаях эрэхтэй болдог. Энийг одоо бас боловлох талаар яаж ямар арга чарга байна судалж л энэ болохоор хоббиг би хагах би нэг жаа бичлэг хийж чадлаа. За одоо ангилгыг нь харъя заяа. Жишээ нь энэ ааны савнууд юунд наад чинь аадад байгаа хаа. Харин энэ ингээд одоо бодлоо энэ болохоор LPG байдаг. Бүгдийг нь угаацсан явуулна. Энэ арай өөрөө. Энэ нөгөө
нөгөө ийм уудаг шиприд жишээ нь юуны хойж болох вэ? Нас эмчи аваа ихэд авсан юм. А тийм үү. Эмчи хаваа ихэд өрхийн эмчтэй өгөөрэй. За. Аюулгүй болсон. Эмний нөгөө нэг ийм капсулнууд хүртэл өгөх юм. Ара эмний хаягдыг болохоор аас фарм авдаг. Аас фарм Энэ минь одоос юунд авах вэ? Жишээ нь энэ ийм хог хаягдлыг хаашаа авахгүй юу? бүр яагаад авах Тэгвэл авахгүй юмнуудын нийс нь зад хаваатай харин эднэр энэ темпэд авчих. энэ юм уу тэр ядахна. Энэ юу шийд авахгүй юу? Авахгүй. Шийдний даа. арай л олон янзын хог хаягдлаа. Ийм юмнуудыг асаавна гэсэн нь. За авъя. Энийг яах вэ? Эднэр энэ одоо юу вэ? За энийг авчихлаа. энэ эднэр юунд яадаг юм? Энэ бас эмний хог хаягдл гэж авах уу? Шилнүүдээ өгсөн. Ингийн угаа цэвэрлсэн авчихсан. Тэгээд тагийн салгаад авах юм байна. Тэгээд ингээ англаад. Ийм үлдэл хаягдлуудаа яаж болох талаар асуугаад тэгээд дараа нь танарт тайлбарлаж өгнө. Хог хаягдлыг заавалчгүй юм арга хэмжээндэр биш ингээд англаад авчаад өгдөг газар байд юм байна. Жохоо оройтчирсан. Гэхдээ амарчсан. Гэсэн хавнуудаа авчраад өгчлөө. Хараа ингээд аюу хөөрхөн авчирч өгөөд урамшуулт нас савн найлын цаас авд юм байна. Мэдээж хэрэг ойлгомжтой нэг төрлийн одоо дахин боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж бол нэг төрлийн хуванцар за нэг төрлийн цаасыг л боловсруулах боломжтой байдаг гэж таараа хэрвээ тэгдэггүй байх юм бол юу ахгүй шүү дээ. Тэгдэггүй бүгдийг хайлаа ичдэг байх юм бол тэнцэнс тохиромжтой дахин ашиглаж болох тий эргээд эргэлтэнд оруулах бүтээгдэхүүн гарахгүй нь бараг тодорхой гэж би бол одоо харах хоноор ойлгоод байгаа. Тийм болохоор ойлгох юу ахгүй. Дахин боловсрдог, дахин ашиглаж болдог тийм зүйлсийг хэрэглэхийг зориод бараг хагас жил болж байна. Гэхдээ сүүлийн 3 сарын туршид бол хайрцангуй бүр айгу хичээж байгаа. Гэтэ одоо борцог талхайг болохоор байнга гэртээ хийгээд ах заав зай арай болохгүй. Тэгээ бас яг амт чанартай хайтах юм хийчих чадахгүй байгаа учраас маш ихээр авч хэрэглээд байна. Бусад тал дээр бол нэлээд багасгсан баах хэрэглээний савн бокноос ахуулаад угаалга хэрэгслүүд гээд байгаль чингэдгүү хортой бацуудыг аль болох ерөөсөө хэрэглэхгүй хүртэл оны жишээ савыг дахин боловсруулах одоо энэ давхурт ерөөсөө авд хүмүүлээ угаа цэвэрлээд өгсөн гэсэн. Тэгээ яг таглагыг нь авах боломжтой байж магадгүй гэсэн. Ингээ ус ундаа ер нь манах баг хэрэгэлдэггүй. Аялж явахдаа өөрсдийнхөө усны савыг аваа явчихдаг. Тэгээд хаяа нэг хэрэглэх юм бол тэрийг аваач цэвэрлээд давхурт өгчдөг. Сүү сайлыг болохоор энэ пакеттэй юм авдаггүй. Бүгдийг нөгөө байгалийн сүү зардаг. Гэртэйгээ архан газруудаас худалдаж аваад хөрвүүлээл боловсруулаад тарга хүртэл бүрээл хэрэгэлцдэг болохоор сүү тарганы сав боглоо бодол гэж юу гарахгүй. Ааруул энтриг ч гэсэн ерөөхдөө тэгээд жимсгнийг болохоор сүүлийн үед аль болох хайрцаг савтаа наваад ингээл уртанд савлуулж авахгүйсэн. Ногоог болохоор
бас өөрөө тортоогоо гарч очиад зэрэг хэмтчлэн ингээл пластик хэрэглээгээ багасгахаа сав бодлоо багасгах гал хичээж байна. За одоо битээр ингээд гүүрэн тулаад ирлээ. Гүүрээр хоёлаа алхаад ич. Хүмүүс цаад болохгүй бол зөөлхөн алхаад түрээд эргээд яваарай. Энэ гүүрний зам машин арийнхаа хаваа нэг хүн хоёр хүн яг зэрэгцэж авах боломжтой. Тэгээд дугуйтай хүн бол хажууд нь шонгон хаах юм бол тайлбарч замаас гарах магадaltaй учраас энэ замаар хүүхдтэй явж байгаа үед ерөнхийдөө хашиж одоо нэг нь одоо доор өвтөр цуг явж байгаа үед бол нэг нь хашлганаас нь буугаад машин зам руу ороод хүүгээ хажуугаас нь хашаад нэг нь араас нь удаас нь чиглүүлээд хараад явдаг. Тэгэхгүй бол одоо газар явж байгаа үед бол би хүүгээ хашиж хамгаалж авах бараг боломжгүй. Би зам руу орчвол хүн маань уршаага хүмүүсээ хажуугаар зурж өгөхөд хүмүүсээс жоо хөөгддөг юм аа. Анзаарч харахгүй. Тэгээд хажуугаар зөрөө гарчин үз гэсэн байдлаар хангаар нөгөө хүүхэд нь зурж гарах жаа тайлбараад ишээд тийш унчих гад байдаг болохоор энэ удаад ирслээ одоо тайлаа ингээ гүүрээр алхах чи гэж нь одоо яг нөгөө давхар ах сегмент тэр урталт харагдж байгаа миний дэлгүүр тэр одоо энүүхэн дайрах ирсэн болохоор алхаа авчигээ л бодчих. Өнөөдөр харин тэр жоохон зузаалцсан юм юм. Тэгээд зүгээрээ даарч явчихсан. Яг өдөөд нөгөө хавар ханаад том ихтэй миний ч гэсэн хоолой жоох зэрэгцсэн байгаа болохоор ингээд даарч зузаалцсан. Өрн дугуйн гэж байгаа бол тасгал хөдөлгөөийг явуулдаг учраас талх нэмхэн тэгээ бас амьсгалдаг гэсэн бас бол хөлрөө халууцаад байдаг. За одоо дуугаа авч. Өгсөөр болохоор миний хөө жийж чадахгүй байх та. Болж гэнэ үү? Тэг. Миний хөө зүгээр түрээ авчих хоёлаа энүүхэн зайн дахиад төрчих. Машин зам руу ерөөсөө ойртохгүй заа юм. За тэр ирлээ одоо ийшээ эргээд орно харин дуугаа төрчих. Түрээрэж. Ясаа. Чадчихна. Чтэй хөөшөө. Наша. Дугуйтай ээж авчирсан хогнууд бол ер нь сайн ангилагдсан байна. Гэхдээ хэд хэдэн алдаа ажиглагдчих байна. За түүнээс дурдах юм бол ийм мөнгөлөх дотортой болон гадартай ямар ч гялгарууд ангилагддаггүй байгаа. Тэгэхээр энийг шууд хог руу аяна гэсэн үг. За тэгээд энэ дээр хэлэхэд хүмүүс мөнгөлөг гэдэг юмуд бүх юмнуудыг мөнгөлөг гэж ойлгоод юу яагаад гэдэг хаях гаддаг. А гэтэл ийм нөгөө нэг юм одоо жишээ нь энэ крешке гэдэг энэ нөгөө нэг бичэн штэ тий. Бичээний дотор тал нь энэ цагаан байвал энэ бол мөнгөлөгтэй орохгүй энэ бол ангилагдана гэсэн үг ээ. Тэгэхээр энийг хатуу гялгартай хийчих болно. За тэгээд ерөнхийдөө бидний иддэг амттан чихэр шоколадны уутнууд бүгдөө ихэнх нь мөнгөлөг дотортой байдаг учраас тэрийг анх худалдан авалт хийхдээ их анхаарах хэрэгтэй байгаа. За дараагийнх нь аль вүлээ? За тийм. За зөөлөн гялгар уутнууд болохоор ингээл татхад л урагдахгүй сунживэл энэ маань зөөлөн гэсэн үг. Тэгэхээр энэ эднэр бол зөв байна. Зөв ангилагдсан байна. Харин нөгөө нэг юу кофений шаарны фильтр энэ төр бол ангилагдахгүй. За тэгээд бидний ангилгаан дээр алддаг юмнууд нь анх худалдан авалт хийхдээ бид нэр ерөөсөн анхаардаггүйтэй холбоотой. За энэ маань жишээ нь нөгөө нэг юун дээр яалкин дээр харагддаг. Энэ яалкинууд одоо ингээд үйлдвэрийн яалкинууд ингээд урагддаггүй. Ингээд хуулаад авчихээр болдоггүй учраас энэ хэсгийг ингээд хайчилж аваад энийг зөөлөн гялгарт ангилагдах боломжтой. Гэхдээ ер нь бол бид нар санал болгохдоо аль болох ийм наалттай яалктай бүтээгдэхүүнийг авахгүй байхыг санал болгож байгаа тийм. Ийм зөөлөн гялгар уутан дээр өөр дээр нь он сарын тэмдэглэгээтэй өөр дээр нь мэдээлэл нь багцсан тийм худалдан авалт хийгэрээ гэж хүсэж байна. За тэгээд энд бас нэг юм байсан шүү дээ. За энэ шуудаг бол дахин ашигладаг учраас хаяхгүй байж болно. За тэгээ бас нэг эргэлзээтэй асуудал юм хар гялгарууд. Ийм хар гялгарууд бол бас гялгаруутанд ордог байгаа. Гэхдээ энэ нь одоо инхээр урагдж байгаа бол энэ бол хатуу гялгаруут гэсэн үг. Тэгэхээр хатуу гялгартаа хийж болно гэсэн үг. За
Тэгээд энэ удаагийн дайс үйл ажиллагаан дээр одоо хатуу зөөлөн гялгаруулалт хоёуланг авсан байгаа. За тэгээд мөн эмийн хон хаягдлаас авсан байгаа. Тэгээд батарейны хон хаягдлыг бас авсан байна. Энэ удаагийн дайс үйл ажиллагаа маань хоёр өргөмж бүтээгдэхүүнийг авч байгаа. Энэ бол нэг нь хугацаанд болсон эмийн үлдэгдэл, нөгөөх нь болохоор ашиглахаа болсон батарейнууд. Эдгээр бүтээгдэхүүнүүд маань химийн бодис агуулсан маш хортой хаягдл учраас байгаль орчинд мэдээж хэрэг маш аюултай. Тэгээ одоогийн байдлаар бол бид нар Монголд бол эдгээрийг боловсруулах үйлдэл байхгүй учраас бид хэд Ас фарм СУ сүлжээтлгүүдээр дамжуулан одоогийн байдлаар ингээд хурааж зэгсэж байна. За ингээд цаасны аваа гэхээр гялгар бүрэлттэй болон шохоотой цааснуудыг авдаггүй. Өнгөгүй бор цааснууд болон нойлын цаасны голыг хүртэл ингээд давхарт авдаг байгаа. Хэрвээ голтой нойлын цаас эргэлж байгаа бол ингээд цоглуулад давхарт өгч олно. Манайх бол жишээ нь голтой нойлын цаас ерөөсөө хэрэглэхээ болцсон байгаа. Тэгээд дээрэс нь өндөгний юунууд бол ахаад их боловсроод буцаа хэрэглэгдээд өндөгний сав болон гарчтай. Тэгэхээр би бол хуванцар өндөгний пакет авах болоод заавал ийм цаасан пакеттэй өндөг авч байгаа. Тэгээд одоо дэвтэрний цаасан тэр болохоор би түрүүлсэн 100 гал саад хэрэглэх гээд авчрааг байгаа. Тэгээд лаадсан бүтээгдэхүүн бол би жишээ нь ерөөсөө авч сонгож хэрэглэхээ байсан. За энэ болохоор ингээд хуванцрууд маш олон төрлөөр ангилагддаг. Энэ удаагийн давхар айлын станц дээр нэг сайз авч байгаа гэсэн. Сайз. Тэгээд шууд аваа. Хуванцар нь одоо жишээ нь бор болон цагаан томлог. Тэгээд бас энэ нөгөө илүү арай сайн чанжаа өнцөр гэж юм байна. Энэ төрлийн өнцөр. Тийм пакетнууд байна. Нэг савчаа. Би болохоор хинхийг нь англиад тийм хүмүүс нь авах гэж дарнахаа гадаа тавьж өгчөөд цөглөрч авчраа байгаа. Гэтэ одоо ийм хувцрыг жишээ нь их олныг хадгалах бол ингээд шалчилгаад сайн бяцлаад орчуулах амар байдаг. Энэ хатуугийн гэсэн сайн гიშгчгээр бяцраад жижигхэн овор хэмжээтэй болчихдог. Тэгээ хадгалах боломжтой. Одоо тэгээд яг энэ төрлийн хувцраас гадна ингээд таглаанууд нь болохоор өөр төрлийн хувцар болоо явчихдаг. Тэгэхээр таглааг нь аль салгаад аваад хэрэгцээгээр тийм ээ. Тэгээд энэ хувцрууд арчин ийм бүтээгдэхүүнүүд хийгдээд Монголд үйлдвэрлэгдээд гараад байгаа. Энэ бол одоо ингээд янз бүрийн сантехник болон техникийн зорилттой хийцүүд. Тэгээд бас хараа гоё гадаа талбай суудал нэгэн сав гэдэг хийх боломжтой. Тийм шээсний шинжилгээний сав хүртэл Монголдо хийж байгаа юм шүү дээ. Тийм нас нөгөө шагаа наад илүү. Тэднийх хийдэг энэ шагааг бас хаягдл хувцраар хийчихэж байгаа. Энэ хаягдл хувцар нь өөрөө маш өндөр температурт боловсрдог учраас ямар ч хор нөлөөгүй аюулгүй боловсрогдоод харж байгаа гэсэн үг юм лээ. Тэгэхээр одоо хүмүүс бол хогоо маш сайн ангилах, тэгээд ангилахдаа айлгалах олон төрлөөр ангилвал үйлдвэрийнхаа дамжлага дээр очиод ажиллагаа нь багасаад үр дүн гараад эхэлнэ. Тэрнээс ингээд холиод хайцсан хогноос хүмүүс өөрсдөө тэгээд бах эрсдэл үсгээд ангилж аавна гэдэг бол нэлээд төвхтэй л юм. Тийм болохоор иргэн бүр өөрийн гэсэн ухамсартай аж байгальтлыг хайрлаад тэгээд хогоо маш сайн ангилж даадах нь маш чухал юм гэж хараад бид гэсэн юм төвнөрөө оруулаад жижигхэн тийм би өнөөдөр ангилсан хогоо авчираад үгүй гэдэг чинь 100 жил болохгүй хэвтээд орчин тойрноо бүрдүүлэх тийм хогийг байхгүй болгоод байна гэсэн үг. Тэгэхээр байгальтлуудээ маш гоё уучлалтай зүйл хийж байна гэж өөрөө бодоод тэгээд итгээд хийх юм бол илүү гоё урам зоригтойгоор хийх боломжтой ажил. Тэрнээс бас жоохон ажилтай бүгдийг угаач цэвэрлэн ялгаж англаад тэгээ гэртээ хадгална гэдэг нь жоохон ажилтай санагдах бах гэсэн ч гэсэн ингээл маш олон хүмүүс ингээл гоё ингэсэн хогоо авчраад өгдөг англаад тэрнийг ингээд хийгээд явах боломжтой болцсон байгаа шүү дээ. Тийм болохоор бид нар юугаараа дутгав бас адилхан англиал
ангисаагаа авчраал иймэрхүү үйл ажиллагаан дээр биш ч гэсэн давхар авах цэгүүнд навчж өгөөд эсвэл маш гоё цэвэрлээд тавьчих юм бол давхар цуглуулдаг хүмүүс тэр өөр чинь бас амьдралаа золбуулдаг байгаа шүү дээ тийм хүмүүст бас өгөөд гоё буян хийнгээ бас давхар байгаль хийдэлтэй амьдралын хэм маягийг бүрхэн амьдралд тогтоогоо өвшүүлчих юм бол ирээдүйд өөр хөлтөд маань үлдэх газар шороо болон дэлхийн байгаль маань гоё онгоногч нараа байвал хичнээн тустай бай. Одоо өнөөдрийн агарын хөрсний бохирдол нарчин бууд маш их өвчлөл айл гэр болгонд маш их шанал зовлон авчраад байгаа шүү дээ. Энийг зохицох боломж нэг нөрөөс ингээл хаваа болчих. Тэгээд ангилгах дахин боловсрох боломжгүй хог аял болох зүйл хэрэглэхгүй байх гэсэн сонголтыг хийчихэд амьдрал маш гоё болчихноо. Ирээдүйд маш гоё гэрэлтэй болчихноо гэж хараад байгаа шүү. За энэ болохоор хардаа миний хөө энэ HTP гэсэн байгаа ингээ гурвалжин дотор энэ болохоор ингээ HTP гэдэг нь болохоор энүүгээр одоо энэ хуванцрыг ашиглах боломжтой гэсэн үг байна тийм үү. Тэгэхээр ашиглах боломжтой хуванцар, ашиглах боломжгүй хуванцар гэж байгаа. За энэ бас PET гэж байгааз энийг бас ашиглах боломжтой, дахин боловсруулах боломжтой. Тэгэхдээ энэ доторхоо маш гоё угаад цэвэрлээд одоо хоёр дахь одоо ус эдэн шүү дээ. Одоо жишээл хувцас агаас ус эдэн шүү. Тэрүүгээрээ сайхан зайлаад баг. Одоо авид ирж болно гэсэн. За энэ болохоор хадаа нэг удаагийн юм хуванцар эрдөөсөө аяд тавг хэрэглэхгүй байх хичээгээрээ аль болохоор өөртөө нөгөө нэг гэртээ байгаа аяд тавгаатай авчраад сэлгэж болно шүү. За энэ айлын хогийг хоёулаа харъя. За энэ дээр хадаа ямар ч тэмдэглэгээ алга. Тэгэхээр энэ хадаа энэ хажаатыг харна PP гэж юм тийм үү? За PP-гээ ингэж туссан салгалаа. За энэ болохоор хэрэгтэй хог байна. За энэ таг нь болохоор өдөөсөө бас тэмдэглэгээ алга. Хадаа чамд харагдаж байна энэ дээр. Ямар тэмдэглээ байхгүй байгааз тэгэхээр энэ тэмдэглээ байхгүй юм чинь бас дахин боловсруулах боломжгүй тийм хог хаяг авчихлаа тийм үү. За энэ болохоор гоо сайхны бүтээгдэхүүн. За энэ гоо сайхны бүтээгдэхүүн байна тийм үү. Мөн PP гэж юм. Гэхдээ энэ дотор нь хадаа минь хөө ингээд муухай байгаа нь тийм үү. Дотроос нь юм гарч ирээд байна те. Энийг эсэргээрээ одоо авах гад байгаа бол бид нар энийг сайхан дотроо голгыг хайчж хагаад бүгдийг авч хагаад энийг дахин боловсруулж болно гэсэн. Тэгэхээр бид нар ээж наад гоо сайхны бүтээгдэхүүнүүд дахин ашиглах боломжтой мó гэдгийг сайн ээжээсээ бас асууж байгаарай заа юу. За энэ болохоор юу гэж нь хардаа. Энэ доор нь ямар нэг юм бэ нөө? Энэ доор ямар нэг юм тэмдэглээ алга байна те. Эндээс тэгэхээр савын юуг нь авчиж болох уу? Тэгэхээр одоохон ихтэй би одоохон энэгээ төгсөж тайлбар байна. Тэгэхээр хардаа энэ болохоор зүгээр хог хаяг болчихж байгаа байхгүй юу? Боловсруулах боломжгүй. Тэгэхээр бид нар ямар бүтээгдэхүүн авч байгаагаа маш сайн мэдчихэж одоо сонголтоо хийх нь байна тийм үү? Найзаа ийшээ хог хайж болохгүй. Наа чи энд ордог хог юм байна. Найзаа наа чи хуванцар савны тэмдэглэгээтэй байна. Тэгэхээр хоёулаа энийг сонгож авсан дээр юм байна гэж найзартай хэлнэ тийм үү Ария? За Ариата маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийн Ариата оролцсон Хөрхөн Ариатаа зориулаад гарын бэлгээ бас гардуу тийм. Энд бас Монголд үйлдвэрлэсэн юм Ариун гэж чамтай адилхан үсгэр хэлсэн нэртэй тийм. Ария Ариун гэх тийм гоё брендийн нойлын цаас байна. Энэ бас муу одоо биднийг одоо хамтран ажиллаж байгаа манай байгууллагаа тийм тэрний голом тогноос бидэнд ингээ өгж байгаа юм гоё савн байгаа. За тэгээд мэдээ гоё хогоо маш сайн ангид сураад найзуудаа бүгдэнд нь айгуу сайн хогоо яаж ангид хийж өгөөрэй заа Ария. За чамд маш их баярлалаа. За хоёулаа нэг зураг өрөөдий. Нэгээрээ. За миний хуванцраас одоо авах боломжтой юм ангилах чинь зарим нь боломжгүй юм аваад ирсэн юм шиг байна. За. Энэ чинь нийш орох уу? Тагийн салгаж авах юм шүү дээ. Тэнд чи таг салах нь уу? Нэг карта юм байна. За салах юм. Хоёр удаа аваа. Тэгээд бусдын тийш авах юм байна. Яас тагийн салгаж. Ангил нийшээ. Боловсруулахгүй юм. Энэ яах вэ? Энэ шүү дээ. хасач. За одоо нэг хайрцаг юм байна. Ингээд энэ яах вэ? Энийг бас шүү. Ачи юу онцор муу юм. За дахиад тийш очиж нөгөө нэг бэлгийн хэсэг байгаа байхгүй юу? Энэ тийш.
Тэгээд эко бүтээгдэхүүний гоё хурцтай бас Гой дооттой юм нэрээ дурастай. Шампуны юм бүр гоё гонт болсон юм. Шампунчтай авч болдог. Гол нь бидний авах тохиолдол энэ савнууд зэрэг байх. Тэгээд ер нь яг амжилт Хангахгүй байна. биднийг л хангалттай зайлшгүй цаадын авчуу 50 буур. Их цайгаа авахгүй. За одоо яг энэ хувцруудын хувьд болохоор одоо нөө дээрээ ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй. Яг хаашаа орох нь тодорхойгүй юм юунууд хувцрууд байгаа. Тэгээд энийг хэрвээ та өөрөө мэдэхгүй одоо энүүгээр яаж ашиглахыг мэдэхгүй байвал та энийг худалдаж авахгүй байхад болно. За одоо ингээд нөгөө хог хаягдлууд нь ингээд дахин боловсрох, ашиглах боломжтой эсэх нь тодорхойгүй ямар нэгэн тэмдэглэгээгүй ийм хог хаягдлаа аваад ирсэн бол энийг буцаад аваа явахаас өөр арга байхгүй. Одоо жишээ нь манай гэрээс гарсан энэ хаягдал нь энийг би одоо буцаад авч аваад хогийн цэврүүл хайна гэсэн үг. Ингээд энэ байгальд очоод буулгадаад хаягдаад дуусна гэсэн үг. Тийм болохоор аль болох хэрвээ сонголт хийж байгаа бол та нөгөө дээрээ тэмдэглэгээтэй ангиллагдаад хаягдаж болохоор тийм хогийг хог болох зүйлсийг сонгож авах хэрэгтэй. Одоо энэ ийм шилнүүд байгаа. Энэ шилнүүдээ болохоор ингээд тус нь хийчихье. Гэхдээ одоо болж өгвөл шилнүүдийнхаа ийм хувцраас нь салгах хэрэгтэй. Энд ихтэй салахгүй байсан. Тийм болохоор энийг одоо энэ дахир тавхад хэцүүлэх. Гэтэ би энэ нөгөө бор шилнүүд донд нь явчихсан тавьчих. Хэрэгжилж болох байхаа. Өнгөнгийн шилнүүд бүх төрлийн импортын бүтээгдэхүүний шилнүүд удахгүй шилний үйлдвэр ашиглалтанд орох байгаа болохоор тэрэндээ нууц давхир болгож цуглуулж авч байгаа энэ үйл ажиллагаа байгаа. Ер нь бол хүмүүс хогоо ангилах нэгэнтээ бий болцсон өсгцэн хог хаягдлаа ангилж дахин боловсруулах арга зам хайхаас илүү анх хэрэглээнийхээ сонголтоор зүйтэй дахин боловсрдог байгальд хор хөнөөлгүй шингэчдэг тийм зүйлс сонгоод авчих юм бол энэ нөгөө хог хаягдал гарна гэж санаа зовлтгүй. Гоё эко хөдөлთა авалт хийж байна. Хүүхдүүдэд бас айгүй өгөөчтэй гоё ном байлээ. Нам ахад гараа хийсэн посттай цаасан скрол. Ийм гоё цаасан утанд хийж өгч байгаа юм уу? Бэлэгтэй хөдөлთა олж байгаа юм байна. Далхинд нь бэлэг авах юм. Дараа хийсэн пост. За баярлалаа. Энийг миний хүү авах уу? Ээж нь мөхлөх үү? Би авъя. За чи аваад үзээд байжээ заяа. Ер нь бол байгаль дээлтэй хүүхдийн зурагт номнууд байгаа. Монгол зохиолч, монгол зураачтай. Одоо энэ ивентийг зохион байгуулж байгаа Бүжин лам эгчийн Хогон мангас цуврал байна. Энэ миний өөрийн нөгөө би бол дэлхийн хүн цуврал болон Дина Батар цуврал байгаа. Нөгөө Урангоо гээд хувцас дизайнер эгчийн одоо хог хаягдaltaй яаж тэмцэхүү бас байгаль дээлтэйгээр яаж зөв хувцаслах уу гэдэг талаас оруулж өгсөн бүтээл сэтгэлгээ гэсэн ном байна. Асуу гэдэг брэндээс гаргаж байгаа арт картс байна. Нөгөө нэг Монголын нэг ховор амьтад одоо бүхэн Борцгоор хотон цаахор ирвэс Мазалай гэх мэт нэг хордож байгаа амьтдын талаар хүүхдүүдэд таниулах үднээс англи монгол дээр зурагт тийм тайлбартай ийм ном байна. Тэгээ санхүүч хэрэм цуврал донд ерөнхийдөө айгүй байгаль дээлтэй талаас одоо нэг удаагийн хэрэглэнээс татгалзъя. Ариуч нэрсгэн одоо мөнгө санхүүгээ яаж одоо гэртээ удирдах уу гэсэн тэр талаас оруулж гисэн номнууд байгаа. Бабука сэтгүүл болохоор дэлхийн дулаар climate change-ийн талаар хуурдхойд мөсөн туулаа яаж хамгаалах вэ? Бидэнд ямар хамаатай юм? Яагаад дэлхийд дулаараад байгаа? Дулаарл гэж юу вэ гэдэг талаас оруулж өгсөн графтай, тийм нийтлэлүүдтэй олон мэдээллүүдтэй тийм танин мэдхүн сэтгүүл загдаж байна. Тэгээ номнууд авахлаар сэтэл өх үүднээс одоо хичээлийнхаа хэрэгслүүдийг дахин ашиглаад өөрсдийнхөө дуртай хийх дуртай зүйлсээ байгаль дээлтэй байдлаар яаж дахин ашиглах вэ гэдэг одоо энэ болохоор гараар хийсэн пост карт байна. Гараар хийсэн цаас, баримтаар хийсэн цаас байна. Washi Scotch-ыг яагаад эко гэж оруулж байгаа болохоор washi гэдэг одоо ургамлаас гаргаж авсан.
тий хувцаргүй скотч гэж явж байгаа. Баллуур нь тамаагүй баллуур чинь ерөнхийдөө хаягдалгүй ингээд үргэлдээд дуусчдаг. Тэгээ баллуураа өөрөө ингээд цаасны утгаар юм уу болгоомжтой зүсээд өөрийнхөө дуртай дүрсээ гаргаад хугацаанд дууссан уруулын будаг, сармусны будаг ч гэдэг юм уу усан будаг гуаш энтрээр ингээд дүрээд хөөрхөн тамга болгоод ашиглах боломжтой баллуур материал. Тийм тэгээ ерөнхийдөө хувцар харандаа 0.5-ын харандаа хэрэглэхгүйгээр модон харандаанууд хэрэглүүл байгаль дээлтэй ингээ хаягдалгүй дуснаа. Тэгэхэд одоо хүүхдүүдэд санаа сэтлэх үүднээс ийм бэлгнүүд бэлдсэн байгаа. Нэмэх 5. Нэмэх 5 гэж таараа. Ваа. Наав нь жоохон багт нь 2 настай ахт нь энэ номны анхны хэлэл нь авч өгч байсан. Ой, нэмэх 5. Чи нэмэх 5. Өдөржингөө гадаа байсан болохоор одоо манай багийнхан мэдээж үлсэд цаанган ядран тэгэл гадаа ингэ зөксөөгоор л хоолч штэ. Тасралтгүй хүмүүс ирэнгуут л ингээд ажиллаж эхэлж байгаа. Давхурт ирсэн зүйлсийг ингээд бас ахаад бүр наривчлан англих ажлын хийгдэж байна. Нүглөө голын эргээ цэвэрлэх ажил хийгдсэн. Тэгээд одоо энэ хогийг нэрээ тачаа авч байна. Яг ингээ голын эргийг жишээ нь би хуваараа цэвэрлэх юм бол хогоо хаашаа явах вэ гэдэг асуудал үүсдэг болов яг ийм арга хэмжээгээр бол ирээд та голын эргийн хог мөгийг цэвэрлэх юм бол энэ хогийг ингээ хүмүүс нэрээ тачаа авдаг байгаа. Тэгээд энэ болохоор нөгөө ирсэн давхруудыг англиад зохиох хөлөө авах газар руу авчгаар бэлтгэсэн. Бөмбөнөр нь бэлтгэсэн байна. За зөвхөн ирээ зөндөө олон цаг болчлоо. Зөндөө их мэдээлэл авлаа. Ямар хог дахин боловсрч яаж ангилж болох талаар зөндөө ойлголттой боллоо. Энэ цаахаа арга хэмжээ зохион байгуулж байгаа. Бүгд одоо энэ арга хэмжээнд маш гоё сэтгэл зүрхээр оролцож байгаа юм хүмүүс байгаа. Эдгээр хүмүүстээ бүгдээр маш их баярлалаа. За битэр явлаа. Хараар гүцгээе.